За сайн байцгаана уу? Энэ сайхан өглөөний мэнд хүргье. Сайхан өглөө байх нэ. Байна. Өдөр бүр л сайхан юм да. Тэгээд өнөөдөр би хүнтэй суугаад удаагүй байсан. Тэгэл тэгсэн чинь нэг өдөр нөгөө хатам ээж маань намайг өглөө эрт тосож нөхөртөө цай аал хийж өгсөнгүү гэд зэмлэхгүй юу. Тэгэхээр би нөхрийгээ ирэхээр нь ховллоо. Таны ээж чинь намайг загнаад байлаа гэл. Тэгсэн чинь манай хүн тэгж гэнэ үү? За би очиж зочиод ирье. Лавцаа өмсөөгаараа авцъя. Тэгэхээр би нөгөө нэг тэгээ ирдгөө тэгэхээр за одоо өстө баларсаа сүйд болж байгаа юм бах та гэж бодвол өстө хойноос нь очсон чинь юу өстө хоцонроо тайлцаа хоол цай идсэн инээд хөөр болцсон сууж байна. Тэгээ би тэрнээс хойш за ер нь ээж аавынхын тухай ч юм уу гэр бүлийнхнийхэн тухай юу ч хэлж болохгүй юм байна гэж ойлгосон. Тэгээд бид хоёрын дунд танаахан манаахан гэдэг асуудал ерөөсөө огт гарч байгаагүй. Тэгээд манай нөгөө нэг их хадмууд их ёсжуудагтай айл байсан. Тэгээ манай ээж аавын үгэнд их ордог. Манай хатам аавыг дуугаад илэг гэж хүн байсан юм. Бараг үг дуурдггүй хаяа нэг дуурхаарж интэйхэн дуурдаг. Тэгээ тэр хүн тэгсэн чинь нөгөө намайг хойноос ирсэн учрыг ойлгосон байгааз. Тэгээд ээжэд за энэ хүүхдэд өөртөөхөө амьдргээ хоёлоо амаа авчиж явъя шүү гэд хэлжсэн. Хэлхэнд сонсогдчихсэн. Тэгэл тэрнээс хойш ерөөсөө асуудал гарч байгаагүй. Гэхдээ хамгийн инээдтэй нь би за очиж зочиод ирье гэхээр үнэмшээд ээж гэдэг нь л айгүй хөвгчлээ байсан. Тэгээд энэ түүх инээдтэй санагдахаар нь та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодсон юм аа. Ер нь зарим тохиолдолд би ч гэсэн одоо хүүхдүүдийнхээ гэр бүлийн амьдралд оролцохгүй байхыг хичээдэг. Тэгээд ер нь бүгд л шинээр хадам ээж болж үзэж байгаа. Бас тэр хүмүүс ч гэсэн би ч гэсэн бүгд л шинээр амьдарч эхэлж үзэж байгаа шүү дээ. Тэгээ бас би энэ ингэж хуваалцахдаа зөвхөн өөрийнхөө амьдралын тухай ярьдаг байгаа. Тэрнээс байгаа шүү. Тэгээд та бүхэн өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.